тийм ээ энэ хариуцлагыг шийдэх яаж чангаруулах вэ? Бас ямар хяналт шалгалтууд хийгдэж байгаа юм бэ? Тэгээд зарим төлөвлөгөө шалгалтууд бол зогссон байгаа. Салбар бүр дээр гэсэн үг шүү дээ. За энэ эдийн засаг өсөж байгаатай холбоотой Монгол улсын шинээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой бид нар салбар бүрийн хяналтуудыг чангадах хэрэгтэй. Нөгөө талдаа төлөвлөгөө шалгалт хийдэг байсан тусгай чиг үүрэг бүхий мэргэжлийн хяналтыг татан буулгасны үр дүн гарч байгаа. Мэргэжлийн хяналт дээр ажиллаж байсан салбар бүрийн байцаагч нар маань өөрсдийн салбар дээр очлоо шүү дээ. Энэ нөгөө талдаа бас хяналт суларч. За төлөвлөгөө шалгалт явж явах үед бол ялангуяа барилгын ажил хавар бол барилга дээр гардаг үйлдвэрлэлийн осол нэмэгддэг. За уул уурхай ажил эхэлсэнтэй холбоотой уул уурхай дээр хараа хяналт сулардаг тийм ээ. Ажил олгогч нарын нөгөө байнгын шахаж шаардаж сайжруулдаг байсан нөхцлүүд буурж байна гэсэн үг. За энэ маань эргээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах энэ ажил бол эргээд хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой байдаг учраас төлөвлөгөө шалгалтууд бол зайлшгүй байх ёстой. За бүх зүйлийг бид нар ингээд шалгалт хяналтгүй болгоё. Энтэр гэдэг бол нөгөө талдаа өрөөсгөл. За ялангуяа хүнсний салбар энэ ресторан хоолны газруудын хяналт шалгалт зайлшгүй байх ёстой тийм ээ. Гэх зэрэг төлөвлөгөө шалгалтууд буурсантай холбоотой анхаарал суларч ирж байгаа. За хуулиуд бол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Сая уул уурхай дээр болсон явдал маань ил уурхайн дүрм гэж байдаг 63 дугаар зүйл дээр 14 хоногоос дээш тухайн унсан 300 мм өргөнтэй угсан нөхрийг 14 хоног ашиглахгүй бол төмөр тагаар таглаж тэмдэглэгээ тавина гэсэн гих зэрэг шалгалтууд хийгдээгүйгээс болоод хүүхдийн амь эрсдлээ шүү дээ. Хуулийн дээр байгаа. Яг ил уурхайн дүрм дээр байдаг байхгүй. Ил уурхайн дүрмийн 63 дугаар зүйл дээр жишээлбэл байх хэрэгтэй. Эдгээр хуулийн хэрэгжилтийг шахаж шаардаж хяналт тавьдаг салбарын жишээлбэл уул уурхай яамны харьяа байдаг ч юм уу тийм ээ. Энд нөгөө ил далд уурхайн дүрмүүдэд мөрдүүлж ажиллах хэрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж байгаа мэргэжилтэндээ зааварчилгаа чиглэл өгөх хэрэгтэй. Энэ хяналт шалгалт буурсантай холбоотой сүүлийн хүний амь эрсдэх тэр дотор хүүхдүүдийн амь эрсдэх явдал гэж байна. За дулаан болсонтой холбоотой автомашины зам дээр суран унсан мотоцикл унсан хүүхдүүд та бүхэн бид нар бүгдээрээ л харж байна. Замын цагдаа 1000 хашгираа зарим гүйцэтгэхгүй байх шүү дээ. Түүнээс нөгөө талаа эцэгхийн хяналт бол бас зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн нэг онгой байдаг шүү дээ баялгийн авигт болсон юм гэсэн. Өдөр зунчаад энэ төр засаг юу харж байна гэдэг шиг. Энэ чинь хаана бид нар хяналтаа сайжруулах. За хүүхдүүд ч гэсэн сая энэ өнгөрсөн хугацаанд үндэсний зөвлөлийн хурлууд боллоо, аймагуд дээр энэ салбар зөвлөлүүдийн хурлууд боллоо. 10 жилийн хүүхдүүд өөрсдөө шаардаж эхэлж байна шүү дээ. За төр засаг энэ дэр хяналтуудаа чангатгаач. Бид нар ч гэсэн хянамгаа байя хүүхдүүдэд та нар эцэгхийн зөвшөөрөлгүй саяхан бас баялгийн аймагтаас харамсалтай үйл явдал болсон. 4 хүүхэд аавынхаа машиныг төлхөөрөнд бол гаяж гараад явж байгаа бас аваад тусалд ороод бас л хүүхдийн амь эрсдэл зүйл. Ийм зүйлээ тасрахгүй байна. Энд чинь төр засаг цагдаа бусад хяналтын байгууллага сургуулийн багш нь за хичээлийн цагаар хүүхдээ хараад бусад хүүхдийн айлын хүүхдийг хараад суух гэсэн. Тийм учраас хаана төр засагч тэр эцэг эхэнч тэр тийм ээ бид бүгдээр хараа хяналтаа гэж ажиллая гэж. Таны гараад 3 настай хүүхд амь нас эрсдэлд юу хэн хариуцлага хүлээх вэ? 100% ажил олгогчийн буруу. Ажил олгогч маань тухайн газар дээр тухайн олборлолтынхаа талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. За гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамнаас 4 сард бүтэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах аян эхлүүлдэг. За манай аян эхэлцээ явж Улаанбаатар дүүрэг 9 дүүргээд дуусгаад энэ жилийн үед 21 аймаг 40 гаруй суман дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль дүрмээ таниулах, за шинэ хууль өргөмөрс энэ хуулиа таниулах, за бүр энэ баг дотор сэтгэл зүйч хүртэл явж байгаа. Жишээлбэл далд уурхаад байдаг ч юм уу, олноор уурхаа дээр ажиллаж байгаа залуучуудын сэтгэл зүйч гэхээр заавал нэг сэтгэл зүй асуудалтай болцсон хүнд энэ чинь хэлдэг зүйл биш шүү дээ. Нөгөө талдаа тухайн ажиллаж байгаа хүнийг бас урам зориг өгөх, гэр бүлийнхээ төлөө ажиллаж байна гэдэг ч юм уу те. Сэтгэл зүйч хүртэл энэ багт ажилладаг. Тэгээ энэ аян үр дүнгүй байгаа гэдэг хэлсэн үг те. Үр дүнтэй байгаа явж байгаа. Аян хийгээд байгаа бол осол болохгүй юм. Хуваарь шалгалт тасалдсны үр дүн юм. Хуваарь шалгалтууд байгуулах хэрэгтэй. Энэ маань зөвхөн уул уурхай барилга дээр биш, хүнсний салбар, бүхий салбарт мэрэгжлийн хяналт тавьдаг байгууллага байх. Хуваарь хяналт шалгалт нь хэн буруутай вэ? За тэгэл яамд бол салбар бүр рүү явчихсан шүү дээ. Мэргэжлийн хяналт маань дотор маш олон салбар бид манай дээр ч гэсэн байна. Манай хөдөлмөрийн аюулгүй байдлыг хийж байгаа. Манай аян жил болго явж байгаа. Хуваарь шалгалтуудаа хийж байгаа. Гавуулуурхай салбар тэр тухайн компани хүлээх ёстой шүү дээ. Тухайн компани хуулиар олгогдсон үүрэг нэг байхгүй. Ажлын талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг. За цалингаа аваад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэд ажиллаж байна.
Одоо заавар нэг нэг л бол ихэд өнгөрдөг л төө. Гэтэл сүүлийн та өөрөө ч хэлээ. Өчнөө олон хүүхдүүд амар өсөлттэй. Зөвхөн ганцхан саяны нэг бишхгүй тийм. Тэр баян үлийг 4 хүүхдээ өглөө дахиад орондод дахиад нэг хүүхдээ ухаад ч юу юм хэлээ. Дарагдаад өнгөрлөө. Энэ хүүхдийн аюулгүй байдал гэдэг зүйлээр юу яаж харж үзэж байгаа. За одоо яг хүчин төгөлдөр хуулиараа. За одоо хууль энэ төр гэхээр байл. Ер нь энэ хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хүчирхийллийн эсрэг, боловсролын яам, хууль зүйн яам, гэр бүлийн яам бүгд хамтарч төвцсөн. Одоо хүүхдийн хүчирхийллийн тоо буурахгүй шүү. Одоо хамтарч чадчих. Элдэ холбоотой ажиллаж байгаа энэ хүмүүний сайднаас боловсролын салбар дээр утсан эрүүл мэндийн яам, боловсролын яам, гэр бүл хөтөлбөрийн хамгаалалын яамны 3 сайдыг хамтарсан. 300 гаруй хүүхэд эндсэн гэж шүү дээ тийм. Тэгэхээр ер нь хяналт Тэрээс буурахгүй байна. Тэгээ буурахгүй байна. Тийм буурахгүй байна гэдэг. Одоо энэ гудамжаар дүүрэн одоо сураа нэмж байгаа. Бид нар бүгдээрээ хийчих хэвээр. Гэр бүл чичих хэвээр. Ямар бодлого барьж байгаа юм бодлого нь бол байгаа. Тэгээ бид нар одоо за манай дээр одоо яг 2026 оны 1 сарын 1-ээс эхлээд 833 нийгмийн ажилд ажиллаж байгаа. Тухайн яг гэр бүлийн хаалгын одоо гэрийн хаалгын тогшиж ордог. За бид нар 26 оныхоо улсын төсөвдөр тэдгээр одоо нийгмийн ажилтнуудынхаа цалингийн бүрэн авч үлдсэн. Тухайн эрсдэлтэй айлын за энэ айл эрсдэлтэй байх шүү. За энэ айл эрсдэлгүй байх шүү гэдгийг тогтоох нийгмийн ажилтнаа бид нар авч үлдсэн. Гэр бүл хөтөлбөрийн хамгаалалын яамны харьяа гэсэн. Харамсалтай нь зарим аймагуд дээр нийгмийн ажилтнуудаа цомготчихсон саяны цомготглоор. Гэтэл нийгмийн ажилтан гэдэг чинь за энэ хүүхэд хүчирхийлэлд өртгөхөр байна уу 10 жилийнхаа одоо боловсролыг авч чадж гэнэ үү сургууль цэцэрлэгтээ хамрагдаж чадж гэнэ үү хоолтой байна уу хоолгүй байна уу гэдэг одоо тухайн эрсдлийг тодорхойлох гол одоо албан хаагчид нийгмийн ажилтан гэдэг маань. За гэр бүл хөтөлбөрийн хамгаалалын яамны харьяа нийгмийн ажилтнууд маань ажиллаж байна. Харамсалтай нь Улаанбаатар хотод зарим одоо хороод дээр ажиллахгүй байна. Яг гэвэл цалингаа голоод байна. Сая 200 сая төгрөгийн цалинтай бүтэн одоо тэр хорооны 50,000 айл оруулж байхгүй шүү. Ийм их ажилтаа ийм баг цалинтай би ажиллахгүй гэж. За хөдөө орон нутаг бол бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Тийм учраас хаана аймгийн засаг дарга, сумын засаг дарга, цагдаатайгаа, сургуулийн захиралтайгаа тэр нийгмийн ажилтнуудтай бид нар бүгдээрээ тэмцэж ижил энэ саяны одоо эрсдэл буурна. Их бол энэ буурах. Зөвхөн одоо нэг хүн хариуцлага үлээх ёстой. За нэг нь огцроод үлдэх юм байж. Хэдий бодлого тогтолцоонд бэлэн боловч нөгөө хараа хяналтын бид нар нэг рүүгээ чихэл одоо байгаад гэж болохгүй шүү. Хамтарсан байна. Шат чатанда хэрэгжихгүй байгаа. Сая боловстой амараа. Үнэн шүү. Үнэн шүү. Хин хариуцлага үлээх ёстой. Засгийн газар бүхэнд энэ асуудал яригдчихэж байгаа юу? Яригдж байгаа. Хин хариуцлага Яригдж байгаа. За одоо тэгэл хууль хяналтын байгууллага дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Одоо хууль хяналтын байгууллага ажиллаад явж байгаа. Хэсгийн ахлагч нар ер нь одоо нүдэн аниад ажилт юм шүү. Тухайлбал 2 удаа алдсан 30 настай иргэн жишээлбэл хоолгүй 3 жил гэртээ арай гэж амь зууж хахад хүнсний толгонд орчихдохгүй байна гэдэг юм шүүмжлэл байсан л та. За хүнсний толгонд орж чадахгүй байх ямар ч боломж байхгүй. Яг таны хэлдгээр хорооны засаг дарга байдаг ч юм уу, саяны одоо хэсгийн ахлагч байдаг ч юм уу, тодорхойлоод асархад хөтөлбөр халамж үйлчилгээний газраас одоо хүнсний толгон гэж ярьдаг л да. Энэ маань хүнс тэжээлийн дэмжлэг гэж явдаг. Хүнс тэжээлийн дэмжлэгээ бид нар хасаагүй төсвийн батлаад өгөөд ажиллаж байгаа. Яг энэ жишээ ганцхан биш хгүй. ТV5 сурвалжлаар хүрсэн шүү дээ. Бүр нэг юм асрах хүнгүй. Тэнд бас ганцаараа яаж амьдарч байгааг мэддэхгүй байна. Тэгэхээр танаа тэр хороо хэсгийн ажилчид гэдэг юм уу те ер нь ажиллаа хийж ийн үгүй энэ дээр ялт тавьж байгаа. Хаанаа л одоо хариуцлагатай байх хэрэгтэй. Ер нь Монгол улсад хариуцлагагүй одоо нүүрлчээд байна шүү дээ. Хариуцлагагүй зууд нүүрлчээд шүү. Хаанаа хамтарч ажиллаж. Зөвхөн засгийн газар аймгийн засаг дарга нар, сумын засаг дарга, хорооны засаг дарга нарч ажиллах хэрэгтэй. Харин яаж ажилтдаг болох юм? Ажиллахгүй шүү. Хууль бодлого тогтолцоонд бэлэн байна. Шаарддаг байх хэрэгтэй. Ажиллаа хийхгүй байгаа. Харин танай яамны гол ажил байгаа шүү дээ. Манай яамны биш л дээ энэ ч бас бүхэл бүтэн нутгийн өөрөө төрөлхсний асуудал шүү дээ. Сум хороо гэдэг бол тийм. Хаана хариуцлагатай байх ёстой л гэж яриад байдаг яг үүндээ хариуцлагагүй байх. За одоо энэ дээр яг эцсийн шийдвэр гарах байх саяны одоо тэр компани лицензийг ямар ч гэсэн цуцалсан хууль хүчний байгууллага ажиллаж байгаа хэн буруудаа энэ тогтоогод байгаа.